За самцгаано та бүхэнд энэ өдөр ямар амгалан айлтгая. За бид бол ардчилсан нийгэмд амьдарч байна. Хууль эрх үүргийн хувьд бол хүн бүр тэгш хэрэгтэй байх ёстой. Тиймээс өнөөдрийн энэ цахим өргөдлийн системд цог бадрахын Батуулдын Монгол Улсын их хурлын тухай хуулийн 41-ийн 9-дэр заасан улсын их хурлын гишүүн бүрэн эрхийнхаа хугацааг дуусгар болгосны дараа 12 сарын хугацаатай тэнцэх тэтгэлэг авах. Мөн цаашлаад бага цалинтай ажилд орсон бол дүүцүүлж тэтгэмж авах гэдэг энэ хуулийн заалтыг өчнөгөө болох саналыг 100% дэмжиж байгаа. Ард иргэд өнөөдөр хөдөлмөрийнхаа үр шимээр амьдарч байхад төрд ажиллаж байгаа, улсын их хурлд ажиллаж байгаа хүмүүс маань 12 сарын тэтгэмж авна гэдэг шудраг биш байна. Энэ бол тэгш эрх нэрийн доор онцгой эрхийг бий болгож байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр шудраг ёсны шинэ нийгмийг бид нар бий болгох юм уу? Эсвэл энэ давхар стандартыг тогтоох юм уу гэдгийг энэ хариулах цаг юм шиг ингэж харагдаж байгаа шүү. Тэгэхээр хөдөлмөрсөн хүн бол хөдөлмөрийнхаа үр шимээр татвар төлсөн иргэд бол татвар төлснийхаа хувь хэмжээгээр нийгмийн тусламж үйлчилгээг хүртдэг. Төрд ажилласан хин нэгэн төрийн тусгай хангамж идэлэлгүйгээр хөдөлмөрийн хуулийнхаа дагуу асуудлыг шийдвэрлэдэг ийм байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол шударга байдлын хамгийн энгийн хамгийн суур зарчим гэж үзэж байгаа. Дэмжиж байгаа энэ сандлыг.